хөл гаргаж цэцлэг нуруур хариу төлөв цэл хөлтөө хэзээ зам болох юм бэ? Миксийн тэмцээнд ороод бас нэг 35 сая төгрөгийн шагнал авч ирсэн. MoX-с 20 саяг авч ирсэн. Nestle стартапаас 10 саяг авч ирсэн гэх. Тэгээд манай Angel Investor маань бас анх манах 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүр анх ингэж өгч ирсэн гэж бодохоор та нэг ойролцоогоор 100-аад байгаа маань. Монголын зах зээл сүнг орнод гэхгүй гэдэгтэй. Тэр нь санаа нэх болдгоо. Санаагаа хөгжүүлдэг юм уу? Hey guys. Дахин сайн уу? Дахиад бий. За. Өнөөдөр ч өстой. Сайхан унтлаа. Бүтээж болцгээд. Blue Sky дээр ярьж байна. Өнөөдөр яах вэ гэсэн чам. Би зөв өчтөр годомж мэдрэлтэй гэдэг шиг Facebook мэдрэлтэй явж агаад Kate Mongolia гэдэг газраас компаниас хамгаалж байгаа. Startup and Social Innovation 2025 гэдэг 5 дахь удаага зохион байгуулж байгаа бас юм event. Олон улсын түвшинд арай жоохон international social-ус харахад бол тийм байсан. Би яг дэлгэрэнгүй танилцуулганд болоо уншаагүй. Тэн зүгээр бүртгүүлсэн байгаа. Ямар ч хүнтэй яриг байгаа. За тэгээ оруулах нөө, ороод юу болох нугаарий. Гатастэм рүү. Хөл гаргаж цэцлэг нуруур хариу төлөв цэл хөлтөө хэзээ зам болох юм бэ? Хөөш яна хэдэн ах юм? Англи хэлээр явахад асуудалгүй. Тэг асуудал гахгүй те. Асуудалтай юм байна уу? За цөмөр англи хэлээр явчих. Манай social innovation дата англи хэлээр явах. Kite Mongolia-гийн үүсгэн байгуулагч Болормагч маань бол үнэхээр хөдөлмөрч тууштай яг энэ innovation-ы 7 хоногийг ингээд 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэгээд би Болормагчаас яриах гэдгсэн чинь нэг чинь ядраад байна. Тэг өөр дараа жил хийх үгүйгээ мэдгүй байна. Манай залуучууд айгүй оролцоотой байна гэдэг юуг бол хэлсэн. Тэгээд Болормагчиг бол өстой хүндлэмээр айгүй хөдөлмөрч мундаг эмэгтэй хүн байлээ. За одоо энэ би яг айгүй shortly ярих учраас мэдээж event-ийн бүх юмыг бол оруулж амжихгүй. Тийм болохоор маш shortly ярив. Энэ нэлтгэл дээр бол Литвана улс одоо юм 2.8 сая буюу ерөнхийдөө Монголтой ойролцоо хүн амтай хэрний одоо олон улс 4 unicorn одоо юм амжилттай гарсан. Зах зээл. Тэгээд яг энэ технологийн экосистемийг бол айгүй ингэж гоё хөгжиж байгаа орон юм байна. Тэгэхээр манайхан бас эндээс айгүй гоё одоо юм суралцах тий маягийн ерөнхийдөө гэж ойлгосон. За одоо энэ дээр JICA-гийн Монгол дахь төлөөлөгч бас ярьж байна. Ерөнхийдөө JICA энэ mix гэдэг сүүлийн 2-3 жил зохион байгуулж байгаа хөрөнгө оруулалт хийж байгаа яг энэ одоо юуныхаа прожектуудынхаа юм case study-г ярьж байна. Тэгээд яг ийм проблем байсан. За тэгээд энэ дээр нь ийм шийдлүүд гаргалаа. Тэгээд хэдэн оролцогч байсан амжилттай явсан одоо юм кейсүүдээ ярьж байна. Сая таныг танилцуулах их нөө ямар монголоор сайн ярьд юм бэ гэж та 30 жил болж байгаа гэсэн тий. Нөгөө тэгсэн. Манай сувгийг манай сувгийг ерөнхийдөө технологийн мэрэгчлэнүүд биш. Илүү mass general audience хүмүүс үзэж байгаа гэсэн үг. Тэгтээ зөвхөн манайх технологи одоо боловсролыг олгоно энгийн замаар гэдэг юугаар явж байгаа. Тэгэнгүүт JICA sorry. За ямар юугаар гарах юм гэж байгаа бол YouTube-г Facebook-гээр гарах юм уу яах юм бэ? YouTube. Оо за. Тэр энэ social innovation week-ийн YouTube-гээр гарах гэсэн. Үгүй шүү. Үгүй. Манай медиа танаас ямар медиа суух юм бэ? Seven Hours Media гэж. Seven Hours Media. За. Нэр хөдөлж байвал. Би нэр утас авдрий. Давай. За, тэр зөв. За, баярлалаа. Би ч гэсэн. Энэ юу утсан дээр NFC-тэй. Вау. Бас эко байна. Оо үгүй. Зөвхөн ингэж болоо юу. Яа. Оо нэг юм ийсэн. Вау. Тэгээд доошогоо сошиал сувгууд байгаа. YouTube. Facebook. Вау. Вебсайт байгаа. Dolphin Tech Media. Wow. 7 O's. 7 O's. Okay. Operation system. Okay. Operation system 7 O's. За юу асуух вэ? Ерөнхийдөө юу ярих вэ? Ерөнхийдөө бол яг JICA Монголын ерөн технологийн стартапуудад ямар ийм одоо байлгүй гэж манай залуучуудад ямар гоё боломж болцоо байна. За. Тий. За би
За энэ social innovation week-ийн тухай жаахан ярих юм уу? Хамаагүй юу? Хамаагүй. За тэгэл окей. За тэгэл манай жаглагаас 2023 онд болон 24 он гэхэд mix гэх нөгөө хөтөлбөрийг зохион байгуулсан. За манай mix бол Монголын нийгэмд одоо тулгарч байгаа асуудлыг шинэлэг санаагаар шийдэхийн тулд Монголын байгууллага ховь хүн болон Япон байгууллага ховь хүн нэг хамт ямар нэг шинэлэг технологигээр шийдвэр гаргахын тулд хүчин чармайлт нийлж асуудлыг шийдвэр гаргах тийм уралдгийг юу гэдэг юм да тусрах дэмжих тийм платформ ээж гэсэн байна. Ер нь Монгол хэдийн стартапыг одоо дэмжсэн бэ гэх юм уу? Тоогоор хэлвэл тоогоор бол за нийт яг нөгөө манай миксэн 2 удаа зохион байгуулсан миксийн хөтөлбөрөөр хамгийн сүүлчийн шатанд 10 хамгийн сүүлчийн шатанд тус бүр 10 компани байна. Юу гэдэг юм да. 10 төслүүд 10 гэдэг нийт 20 гэсэн юм байна. Nice. Манай ер нь Монгол гэх юм уу? Одоо Япон стартапууд ингээл жишээлбэл яг ялгаа гэх юм уу? Манай монгол залуучууд стартап дээр гарч байгаа яг тийм бүр ялгаа онцлог нь байна. За. Юуны төрөнд Монголын юу гэдэг юм да. Стартапуудын маш зоригтой. Тэгээд зөвхөн Монголын дотор багтахгүй гэж хэлдэг юм уу да. Угаасаа хэлний авьяастай болохоор шууд англиар ч юм уу. Зарим нь бас японоор ч гэсэн ярьж чадах. Тэгээд ерөөсөө зөвхөн Монголын асуудаас шийдвэрч дуусахгүй яг Монгол шийдвэр гаргаж чадах гаргах юу гэдэг юм да. Шийдвэрийг яг тэрийг бусад улс ч гэсэн ашиглаж тэнцэн өөрийн маркет байгаа гэж сайн шууд угаасаа анханасаа бодож юу гэдэг юм да боловсруулж байгаа нь маш давуу шал өөр байхаа гэж бодсон юм. За энэ маань болохоор нөгөө утасны 50 байна. Ингээд уцаа тавьчихдаг. Ингээд уцаа тавьчихдаг. Доогоороо зэнэлгч нь гараад тавьчих. Энэ болохоор энэ ноутбукны 50 байна. За эдгээр нь болохоор ерөнхийдөө нөгөө илүү жуулчдад ч юм уу одоо бэлэг дурсгалын юугаар зориулсан юм Монгол улсын газрын зурагтай хөрөгчний наалтал төлхөрийн осор байгаа. За тэгээд хичнээн ширхэг. Хідэн ширхэг бөглөө дахин боловсруулж ийсэн бэ гэдгийг ингээд бичсэн. Энэ бүх материалууд нь бөглөөг дахин боловсруулсан материал юм уу? Бүгд энэ 2 дугаар HTTP гэдэг хувцрыг дахин боловсруулж, хаягдл хувцрыг дахин боловсруулж ийсэн. За тэгээд удахгүй нөгөө шинэ жил болох гэж байгаатай холбогдуулаад ийм шинэ жилийн модны тоглоомнууд бас байгаа. Энэ таглаануудыг яаж яадаг вэ? Одоо нэгтгэдэг вэ гэх юм уу? Яг хөө бидэд нөгөө юу байдаг хамтарч ажилладаг компаниудаасаа ерөнхийдөө ингээ өнгөө татчих тий. Тэгээд заримдаа яг юм захиалгаар ийм өнгийн юм гээд ороод ирэх юм бол бидэдс нөгөө хаягдл цуглуулдаг, түүхий цуглуулдаг цэгүүд байдаг. Тэднэрээс бас очиж авдаг. Тэгээд хувь хүмүүс бас өөрсдөө цуглуулад бас өгдөг. Болдог юм уу тий? Ийм тавилгаас идэм шүү дээ. Энэ бас энэ ширээ дээр сандал тэгээд энэ манайх ер нь ийм өөрсдийн нөгөө нэрийн бүтээгдэхүүнтэй болох гээд ийм бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр явж байгаа. Тэгээд энэ хавтан маань болохоор нөгөө 8-аас 20 кг-ыг нэг дор дахин боловсруулах боломжтой болохоор арай импакт ихтэй байсан учраас энэ төсөл рүү шилжсэн билээд. Танайх хөрөнгө оруулалтын дүүн хэд байсан бэ? За одоо яг яа цандахгүй. Манайх одоо тэгээд бас 2-3 тэмцээнд оролцож исэн. Тэгээд тийм. Тэгээд анх энэ миксийн тэмцээнд ороод бас нэг 35 сая төгрөгийн шагнал авч исэн. MOX-с 20 саяг авч исэн. Nestle стартапаас 10 саяг авч исэн гэх. Тэгээд манай Angel Investor маань бас анх манайх 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүр анх ингээд өгч исэн гэд бодохоор нэг ойролцоогоор нэг 100-аад цагаал байгаа маань. Нэг стартапууд эхэлж байгаа хүмүүс болохоор илүү нэг борлуулалт зах зээл тал руу нэг асуудаг. Тэгээд зах зээлийнхаа судалгааг сайн хийгээрээ тэгээд тийм санхүүгийн тооцооллоо сайн бэлтэж ирвэл цаад сонирхож байгаа нөгөө хөрөнгө оруулагчдаа илүү сонирхлоо илүү татдаг юм байлаа гэж. Энэ тэгэхээр бөглөөнүүдээ юу яадаг вэ? Өнгөрөөрөө бүгднийг ялгаж ингэж ангилдаг гэсэн үг үү? Тийм.
Вау. Тэр нь механик уу, автомат уу? Одоо бид гараараа сайхан ялгаад тэгээд одоо нэг өөрөө ч суудсан байгаа сандал болвол ялахгүйгээр ингээд Холиод ицсэн юм байна. болгоод гаргах юм байна тий. Энэ бас даацтай сандал байх шүү. Энэ хэдийн ил хүртэл даах уу? Наад чинь бол нэлээд даануу бид манай ажлын 100 гаруй кг авдаг залуу дээр нь гарan зогсоо. Аха, асуудалгүй тий. Энийг одоо ихэд ямар хугацаа зарцуулах вэ? Энэ сандлыг. Наад чинь гэхдээ нэг хайхтар удаагүй. Яг энэ 3 4 хоног л бисмэл. Ер нь яг юун дээр компани дээр ямар технологи ашиглаж байна? Технологи гэхээр одоо бид нөгөө хайлуулдаг төхөөрөмж байдаг. Хайлуулдаг хөргөөдөг юм хоёр төхөөрөмж байгаа. Тэгээд бас нөгөө бүглэгээ буталдаг юм бас төхөөрөмж байна. Тэгээд тэр дамжлагаараа цуглуулаад год цэвэрлээд тэгээд жижиглээд тэрийг хайлуулад хөргөөгөөд тэгээд Тэр бүх процесс нь юу юм? This one is also from recycled materials. The design is made also by Mongol. It's called wind. Very pretty, right? And then this one, of course. And the table also. Table also. This one. This Mongolian. хийчээ. Энэ нөгөө нэг юм хувийн влог явж байгаа. Өнөөдрсийг оруулж болно шүү дээ. Окей, nice. Тэгээд манайх season 2 дээрээ байгууллагын 360 одоо технологийн бүх өнцгийг харуулсан подкаст бичих байгаа. Тэгээд тэрний 8 дахь дугаар дээр хаа дата өгөгдөл ба гэдэг дээр таныг оруулах саналтай байгаа. Энэ манай контакт байгаа. Юу байгаа? Энэсээ Та технологийн медиа компани тийм ямар сонирхолтой юм хийж байгаа. Тэгээд манайх season 1 дээрээ жоохон замбрууг авчаад 2 дээр болохоор яг байгууллагын дижитал шилжилтийн суурь ойлголтууд нэг технологич байгаа компани одоо энэ 12 дугаарыг сонсоод ингээ бүх одоо ойлголтууд авах хэрэгтэй гэдэг ийм сэдвийн хүрээнд тэгээ 3 сар үргэлжлэх юм. Одоо таны бүр нэрийг энэ дээр заасан байгаа. Тийм. Намайг нэг газар Тийм. Дугаар 8 дээр өвдлийн засал ба анализ гэдэг. Тэгээд энэ одоо жишээлбэл 12 сарын 20 гэдэг ч юм яг энэ хавтахаар энэс өмнө тантай контакт хийгээд те. Тэгээд энэ яг ингээ дараалалаар явж байгаа яг юм экосистемийн дараалалаар. Хоёлаа юу би чамд энэ нөгөө манайх ном гаргасан байхгүй юу? За. Англи. Тийш шууд. За окей. За. Ном гаргасан байгаа. Тэгээ энэ нөгөө нэг ерөнхийдөө хөдлийн төвийн шинжилгээг яаж хийвэл зүгээр вэ гэдэг. Тэр подкаст талаасаа ярих юм бол ерөнхийдөө энэний агуулга аягүй сайн агуулга байгаа. Одоо мэргэжлийн яг хөдлийн шинжилгээнд зориулсан шүү дээ. За thank you. Гоё номтой боллоо. Хүчлээ ирээ. It is only until December. So I think as an eco startup, participate. Энэ хүн бол Орос хүн. Тэгээд Америкт намайг тоож надтай 20 минут яриа үзсэнд би бол супер хаппи байна. Оны одоо химиологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хариуцсан одоо ахлах захирлаар нь сувдаар ажилладаг. Нэг хүн 5 бэлгэвч өгч байгаа. 5 бэлгэвч өгөөд SF-ийн гудамжинд энэ бэлгэвчийг зар гэдэг таск өгч. За. Тэгмэд юу бэлгэвч зарах вэ? Бүгд нөгөө хүч нь угаасаа нөгөө тий анхны инстинкт зэрэг ингээд тархин өөрөө хийж байгаа. Гэтэ хэдэн дөрвөр зар гэж зарлуулсан юм гэж бодож байна. Энэ нэг тоо хэдэн дөрвөр $5. Окей. $1000. $100. Яг уу. $100 зар гэж байна. Хоёрдугаар тактик юу гэсэн гэхэлэр дандаа эхний уулзалт бэлгэвч авах уу гэж уулзсан. Уулзалт болгон фейлдсэн учраас би төлөвлөгөөд дахиж ерөөсөө бэлгэвч авах уу гэж шилжив. Уулзаад сайн намайг гэдэг би Монголоос ирсэн бла бла гэдэг бахан small talk янз бүрийн юм өрнүүлж гад араас нь бэлгэвчээ заах аяна өрнүүлж хэлсэн. Тэр нэг хүнд хоёр бэлгэвчийг одоо $100 буюу нэг авал нэг үгүй гэдэг тактикаар нэг хоёрыг зар. Оны микс орсон гэж ойлгосон. Үгүй юу? Тийм, mixed бид нэр 23 онд орж ирсэн. Гэхдээ шилдэг мэлэгт 10 март нарав шүү дээ. Тэгээд 50-д нь орж ирсэн. Тэгээд бодроо захирлуугаас өөрөөсөө манайхыг хаасцсан шүү дээ гэдэг. За тэгээд тэндээс яаж яваад энэ хүртэл хурж ирүү гэдгийг нэг тавчхан гоё. Тийм. Яг 23 оны сүүлээр бид нар нөгөө Казахстаны одоо Google for Startups Selco Accelerator хөтөлбөр шалгараад тэгээ 3 компани авсны нэг нь манайх. Тэгээ тэнд 3 сар явж ирээд бас зөндөө амиг олгосон л доо. Тэгээ эренгүүтээ орох юм дээ. Дооцсон. Оо за игээд. За тэгээ.
So whoever has it is. It just shows that's what. За ярга оруулъя. Окей. Хэрвээ та 10 стартап төрөнг оруулах юм бол 6 нь фейлдэн. Бүгд өгөө те. 2 нь нөгөө үлгэн салган явна те. 2 нь л ална гэж аах те. Гэдэг чинь 2 нь алж байгаа 2 стартап үлдсэн нөгөө фейлж байгаа 8-ыг бүгдийг cover хийх сайт явж те. Гэтэл Монголд яаж юм нэхээр 10 хөрөнгө оруулаад 10-аар л амжилттай авах хэрэгтэй. Мэдээж хинч л алдахыг хүсэхгүй боловч яг үнэндээ тийм хөл байхгүй байна те. 100 стартап үзэл дундаас нэг нь л одоо магадгүй unicorn болдгоо маа гэж бодоход амжилттай болох магадлал өндөртэй. Гэтэл Монголын өнөөгийн нийгэмд 100 стартапаас бараг 90 эдэн фейлдэж штэ. Тэр ирэх хизээ тэр нөгөө хүн нөгөө фейлдэх боломжийг олох гэдэг чинь дахиад экосистемийн хөгжлийн явц бол гэж байна те. Жишээ нь Израиль бол одоо маш олон фейлдсэн фаундер бол маш өндөр баялагтай фаундер болж байгаа те. Тэрийг үнэлэх үз. Монголд бол фейлдсэн фаундер бол ловерчин фаундер болох байна шүү дээ. Энэ хоёрын маш том сэтгэлгээний ялгаа гарч байгаа. Энэ бол өөрөө экосистемийн хөгжлийн явц инээл гэж харж байгаа гэх юм. За тэгвэл жоохон фантаст асуулт асууж хизээ ер нь unicorn төрөх бол анхны Монголын би бол айгүй реалистикли төгөж байгаа гэж бодож байгаа. Жишээл манай Англбали одоо сая Series B болох гэж байна. Nice магадгүй тэд яагаад болохгүй юм. Араас нь шинэ сая Тувазын tech industry-го амар хурдтай цөөхөн хэдэн жилийн төлөө push хийгээд сая Тувазын анхны unicorn яг Тувазаас төрсөн unicorn гадаж байгаа. Хэрвээ иймэрхүү жижигхэн дэмжлэг байх юм бол яагаад үгүй гэж бодож байна. Гэхдээ би нэг зүйл итгэлтэй байна. Монголын зах зээл unicorn бол төрөхгүй гэдэгтэй аяг итгэлтэй байна. За Монгол зах зээлд хэрвээ та технологийн бизнес хийвэл Монголд магадгүй based тэгсэн ихтэй гадаадын том зах зээлд орж ажиллаж байгаа тоглогчоос бол unicorn төрөх магадaltaй. Тэм учраас ялангуяа стартап эрхэлж байгаа юм уу технологийн компаниудаас залуучууд анханасаа нөгөө би хаачих вэ гэдгээ тооцох хэрэгтэй юм шиг. Би олон улсын талбарлал үзэх юм уу? Тэгвэл Монголын талбар дээр үздэг хэнийг болох юм уу? Би Монгол бизнесийн асуудлыг шийдэх гэдэг юм уу? Монголын төрийн асуудлыг шийдэх гэдэг явж байгаа та бол нэг жидүүгийн төвчний бизнесэд байсаар л байх бах те. Үсрээд нөгөө нэг тендер авдаг ч юм уу те. Тэр үл яг үнэхээр тех бизнес өмнө үү? Гэхдээ unicorn төрөх үгүй. Эсвэл та Монгол залуу байж болно. Одоо яг энэ like in Литвана шиг те 2.8 сая хүн амтай байж 4 ба түүнээс дэш unicornтай гэж байна. Эдгээр хизээч Литвийн зах зээлээс unicorn төрөөг нь тод. Маш зах зээл нь жижиг учраас эдгээр Литв төвтэй байж болно. Литвээс үүдэлтэй байж болно. Гэхдээ бусад том индастри дээр одоо индастри биш маркет дээр очиж тоглолт хийгээд тэндээс нь unicorn төрж. Тийм ч бас миний асуултан дээрээс аахгүй тий. Яг та нар голжлон аль маркет одоо яг таргет хийгээд байгаа юм бэ? Та нар олон улсын international investor орж ирээд ингэж яаж тэд татаад байгаа юм бэ тий. Нийт investment хийж одоо 90-ээс дээш олон улсын инвесторууд байна гэж байна шүү дээ. Монголд яг эсрэгээр аахгүй тий. Нийт инвесторуудын local investor-ууд байгаа. Local-ууд надад өөрхий бүгд ингэж гараа өргө хилээ амжилтсан байж байгаа. Тэгэхээр энд аягүй том ялгаа орж байна. Энэ innovation social innovation week оролцоог харсан ч тийм аах тий. Өнөөдөр бол ингэ залуучууд язгамж явах хэрэгтэй гэхэд байна тий. Тийм. За thanks. Зүгээр. Orthotic care accessible through innovation and technology. So this is what orthotic is. A lot of people are not familiar with it. And this is our solution. So what we are providing is we're building cloud-based custom orthotic modeling platform. And this Тэрнээс би нэг хоёр л асуулт асууя. Ер нь стартапууд санаагаа яаж танах санаагаа ажилласан. Тэгээд одоо стартап дүнэртэй өгөх янзын зөвлөгөө гэж. За надаас гэхдээ нэг амар хэцүү гэхгүй санаагаа яаж алсан ингээд тэр нь санаа нэх олдгоо санаагаа хөгжүүлдэг гэх юм уу. Тэгэхээр ямар нэгэн санаа чамд байх юм бол тэрийг ингээ үргэлжлүүлээд сайжруулад явж итэл өөрөө тэр санаа чи хөгжчихдөг. Тэгэхээр санаа олох биш гэд санаагаа одоо хөгжүүлээрэ гэх юм уу. Тэгээ 2 дугаар асуулт үнэртэй. За зөвлөгөө гэлээ. Ямар зөвлөгөө? Яг хөө ингэж асуухаас өмнө би ингэж асуувал сар энэ миний хувийн бодол шүү заяа. Энэ гэхдээ жоохон буруу байж магадгүй. Яг оролцож их үеийнх нь биеийн жин одоохтой харьцуулахлаар бүр ингээд амар глоу ап байгаа байхгүй юу? Амар бүр тэгэнгүүт тэрэн дээр магадгүй ямар челленжүүд байсан бэ гэх юм уу? Тэг. Yes. Тэр яг нөгөө нэг 2 жилийн өмнө Монгол ирэхэд яг нэг ковидор таргалцсан байснараа яг ирсэн. Тэгээд нөө нэг тэгэл яг өөрийгөө ингээл амар зураг мурагнаас харахаар амар хэцүү юм чинь. Тэгэл амар таргалцсан өөршөө харагдахгүй. Тэгээд буцаагаад эрүүл мэндэд хараад турж эхлэгээд тэр нь талбарсан. Стартап ингээ хөгжүүлэнгээ зэрэг
Glow up. Бизнестэйгээ зэрэг хувь glow up гэсэн юм шүү дээ. Хичээсэй. Аха. Хамгийн амар том тэр. Бүр oh my god гэж бодсон челленж байсан байна. Challenge наа ч бас гой асуулт байна. Амар тэгж бодсон юм чинь. Тэц ингээл болчих гэдэг ч юм уу те. Burnout. Ер нь бол нөгөө бидний дортоо өөрсдөө бүтээж байгаа болохоор Монголоос ямар ч мэдлэг олдохгүй байгаа амар хэцүүсэн. Тэг ямар ч дата олдохгүй, тэг инженеринг талаас мэдлэг олдохгүй тэр аяг хэцүү. Тэгчээд өөртөөхөө мэдж байгаараа ингээ хийхээр бүтэхгүй байгаа байхгүй юу? Ил хуграал. Тэг ерөөсөө нэг даацсандаа хөрөхгүй, яасан ч хөрөхгүй. Тэг бүр ингээд аргаа ороод ингээд давсан тэгээд ингээд шарж утсан байгаа штэ өвөн дотроо. Тэгээд туршиж үзээд ерөөсөө юу ч нөлөөлөхгүй. Тэгчээд яг тэр удаад за энэ болохгүй юу гэдэг дээр уусаа тулчж байгаа юм чинь. Тэгээд за юу ч гэсэн экспертүүдээс нь асууя гээд Японд руу яваад экспертүүдээс нь асуугаад тэгээд нэг уламжлалтаас нь юмээ сураад уламжлалтаас яаж технологи руу хувирах уу гэдэг шийдлээ олж онгот амархан болоод ирчихсэн. Тэр хамгийн хэцүүнээс нь дээ. За. Nice. Hello. Day 2. Өнөөдөр туушин зочд буудал дээр инновацийн 7 хоног маань үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр нэлээ өөр зүйл байсан. Би чахтай тэгээд хоцордгоор хоцроол ороод ирлээ. Камер барай авахлаар амар хэцүү. Хичээд ах юм аа яах вэ? Энэ ичимхий зангаа би яаж болох вэ? За энэ өдөр бол Carbon Smart ерөнхийдөө ийм инновацийн sustainable planet талаас нь бол discussion болон танилцуулга ихтгэлүүд явсан. Манай одоо яг энэ одоо индустрид байгаа компаниуд, стартапууд одоо явагдаж байгаа үйл ажиллагаа юмнууд маань ямар хэмжээнд явж гин, тэгээд ямар проблемууд байсан, яаж шийдэж гин гэдгүүдийг танилцуулж байгаа. Нэг юм мэдээж ингээд стартапууд гэхэлэр асуудлаас эхлэж явж байгаа юм л да. Асуудал нь юу юм бэ гэдгсэн чинь одоо манайхан чинь ийм утаа гэж хэлдэг те. Тэгэнгүүт яг утаанд нь зориулсан жишээлбэл юм одоо орон сууц хаусны шийдэл одоо үнэн бол ингээд модель 1 2 3 гэдэг ингээд байгаа. Тэгээ үнэн ерөөдөө сайн нэг зүгээс эхэлж байгаа метр квадрат. Дээр технологи ямар шийдэл байна гэсэн чинь халуунд одоо хүүтэн байлгах ч юм уу те. Эсвэл хүүтэнд халуун байлгах гэдэг ч юм уу. Заавал юм гал түлэх те. Тийм одоо гэдэг тэн тавих өөр юм эрчим хүчний ч юм уу те. Утааны асуудлыг ерөөдөө шийдэж байгаа юм одоо барилга байшингийн юм гадаад гадах одоо басаад маягийн юм уу. Тэдрийг ингэж дулаалж байгаа жишээлбэл технологийн шийдлийг одоо ярьж байгаа Монгол базалт биш ээ. Базалт Pools гэдэг юм компани байгаа байхгүй. Эмэгтэйчүүдийн leadership community гэдэг ингээд зохион байгуулсан байна. Одоо community үүсгэн байгуулсан юм уу? Тэндээсээ юм ямар үр дүнгууд гарч ийн вэ гэдэг ч юм уу. За тэгээд энэ одоо төсөл надад сонирхолтой нь Монгол гэр байгаа. Монгол гэр чинь одоо юм тог ч юм уу те дулааны асуудал ингээд байдаг бол энийг нарны эрчим хүчээр ингэж шийдэж байгаа. Одоо дулаан болон тогоо тэгээд ийм эмэгтэй одоо ийм лидеруудын community-гаар одоо энэ проблемуудыг ингэж шийдсэн. Ерөнхийдөө эрчим хүч гэдэг ч юм уу. За тэгээд дараагаар нь тэгээд ерөнхийдөө иймэрхүү энергийн болон за одоо энэ утаа юу гэдэг тог цахилгаан байгаль орчинтой холбоотой доктортой хөгжилтэй холбоотой ийм шийдлүүд прожектууд ингэж явж байгаа. Тэд нар маань одоо энэ импактуудаа үр дүнгээ за тэгээ шийдэл ямар проблемууд асуудлууд байна гэдгийг ингэж ярилцсан. Тэгээ өөр өөрсдөө компаниудын одоо явж байгаа үйл ажиллагаануудыг ингэж бол ярьж байгаа маа. Би ч тэг явах тий хэлгэн болохоор хагас тут байлгоод ямар ч иймэрхүү. Тэгээд зүгээр ингэж санагдлаа. Амар боломж байт юм байна. Маш их боломж байт юм байна. Хөрөнгө оруулагч нар бол хөрөнгө оруулъя гэж байгаа юм байна. Тэгээд бизнес эрхлэж байгаа асуудлаа олцсон шийдлээ олцсон юм компаниуд маань айгуу дутмаг байд юм шиг санагдлаа. Залуучууд маань айгуу оролцоо багтай. Энэ ингээл залуучууд байх хэрэгтэй байна гэж ил тий маш цөөхөн оролцогчтой ингэж оролцож байна гэж санагдлаа. Тэгээд окей энэ влог ингээд дуусч байна. Дараагийн влог оролцгаая.